Сар шинийн ян. Сар шинийн ян нэвтрүүлгээрээ гандан хийдийн хурлын аядан гэж юу болох тухай танин мэдхэн ойлголт өгөхийн тулд Монголд Бурхны шашны 3 дахь удаагийн дэлгэрэлтээс гандан хийдийн хурал номын аядан хэрхэн горимлогдон дэлгэрсэн талаар хүргэе. Манай хүрээ хийдүүдийн аядан за энэ хурлын горим дэгж аяг зан бол бүгд л өндөр гэгээнээс ихтэй. За 1654 онд өндөр гэгээн 20 настайдаа сардгийн хийдэг гэж хан хэнтийн уулыг өөрт байгуулж исэн. Ревогич гандан шатвлан гэж хэд. Тэр цаг үеэс хойш гандан хийдийн хурал тасраагүй. Бэлмэгдүүлэлтийн үеэс 37 оноос 44 оны хооронд 7 жил төр завсарсан байдаг. Тэр хооронд нь бас хурал номон тасраагүй, хурал номынх нь зуул хөжөө тастаагүй, хурал номынхоо зөгчийн хурлаа тастаагүй гэж ярьдаг. 44 оноос хойш бол одоо хүртэл 2025 оны хүртэл бол хурал номоо яг л өндөр гэгээнийхээ дэгж аяг яаж хорж байсан тэр горим дагуул хурал номоо хураа явж байна. Өндөр гэгээний багш нь 4-р Манчин богд гэж лам байсан. Тэгээ тэр үед хурлынхаа аядан хаанаас авах вэ гэж 5-р далаа багшд айлтгсан байдаг л да. Тэгээ 5-р далаа багш бол манай энэ ласын ойролцоо Медөгтөн гэж хийд байна. Тэр хийдвэл аядан их сүр жавхлантай, их сайхан аялгуутай ийм хийд байна. Энэ хийдээс аядангаа авбал их сайхан байна гэж өндөр гэгээнд айлтгсан байдаг л да. Тэгээ өндөр гэгээ тэр Медөгтөн хийдээс 3 унцтын залж ирсэн байдаг. Тэр Медөгтөн хийдвэл 4 унцт ламтай. 3 унцт нь Монгол оронд морилоод тэгээд аядан заасан байдаг. За тэр 3 унцтыг эхэлж ирж аядан энэ сахиусны аядан хийснийг бол хуучин ян гэдэг байгаа. За сүүлд үлдсэн нэг унцт нь морилж ирж аядан заасныг нь шинэ аядан гэдэг байгаа. Тэгээ аядан дотор бол яг хуучин шинэ гэж хоёр дан байдаг. За дээрэс нь их ян гэж байдаг. За их янг бол цагаан сарын энэ хуучин хурлын 3 өдөр их янгаар уншдаг. Ян гэдэг бол их шиг яруу сайхан их шиг дуу авиаг хэлж байгаа. Бас бэсрэг ян гэж бас байдаг. Дотроо бүр удаан шинж гэж байх шиг байна. Зарим янгууд нь бол шинэ хуучин гэж байгаа боловч аян адилхан боловч цангийн цохилтоороо шинэ хуучин болоо явчих жишээний. Ийм зүйл байдаг л да. Цагаан сарын хуучин номын хурал гэж бид хордог. Үлийн адаг сарын 27, 28, 29-нд энэ хурлаар бол дандаа их янга татдаг. Их ян бэсрэг дандаа шинэ янга татдаг. За зуны 3 сард бол дандаа бас шинэ янга татдаг. Бусад сарууд бол хуучин янга ингэж татдаг юм байгаа юм. Цэдрэл амын хурал гэж бид битүүний шүнжийн хурал хордог. Тэр хуралд Сэмний төрөнлөө гэдэг ном хамгийн там бурхны үйлс дэлгэрэх, арилгах, эрхэн дураах тэргүүтэн ийм даатгал байдаг л да. Тэн дээр бол 4 том цан гаргаж ирдэг л да. Жилдээ нэг удаал гаргаж ирдэг. Тэр 4 цанг бол тэр 4 унцад нэгээр нь өргөсөн гэж гардаг. Төвдийн ласын Медөгтөн хийдээс л нааш залгамжилж ирсэн. Сүүлд нь бол мэдээж монголчууд их номонд их сайжирсан, аядан энэ дуу ухаанд их сайжирсан учраас бусад чог тэргүүтэн зан уулын чогоо жаглан эднэрт бол бас монголчууд өөрсдөө аядан хийсэн гэтэр байдаг л да. Хурлыг аядантай өгшнө гэдэг уншин гэдэг бол тэр тухайн бурхандаа бас нэг дахил өргөж байгаа. Бурхнаа баясгаж байгаа. Нөгөө төгөөр тухайн бурхнаа сэтгэлдээ ургуулж бодож бясалгадаг. Ер нь бол аядантай унш ялангуяа сахиусны аядан тэр их ян тэр бол тарны номтой их холбоотой байдаг гэж ярьдаг. Тэр хий судсааг үлгэх барих тийм номтой их холбоотой гэж ярьдаг л да. Сонссон хүмүүсийн бас муу сэтгэл найрлах, сэтгэл нэг чангарцсан янз бүрийн буруу сэтгэлтэй байвал эз чандлаар бас муу сэтгэл найрлах үнийг сонссон хүмүүсийн их зэрэг юм олон л тус эрдэн байдаг л да.
Ер нь бол унцад хүн гэдэг бол голлон одоо хурал намаа удирдах явуулах тухайхаа одоо тухайн өдөр ямар хурал хурж байна. Тэрэндээ бэлдэж тэр өдрийнхөө хурлыг сайн явуулах л одоо үүрэгтэй л үнэлтэй онцод. Цагаан сарын хурал, хуучин номын хурал, чомрол монлон гэж нэг 20 гаруй хоногийн хурал байдаг л да. Хуучин тооны одоо 25 нас бол хаждын чох их дэлгэр хордог. Одоо вантай тэргүүтэй их дэлгэр хорно. За маргааш нь балиа эцэлхаа гэж ордог. Жилдээ балангаас олж, балангаа эцэлж гэж ордог. За 27, 28, 29-нд бол хуучин номын хурал гэж ордог. За эхний өдөр нь бол 27 гомб сахиус, гонгор сахиус, шааш жамсран дэргүүтнийг одоо их шин янгаар, их янгаар ингэж уншдаг. Хоёр дахь өдөр нь бол балдан лам сахиус, намсраа сахиус, цамб дэргүүтэн, очирван дэргүүтнийг гэж урдаг. За гурав дахь өдөр нь бол өдөр нэг ороо сор гарах учраас өглөө бас их өрт ураад чоочо дамжин чоочоо сахиусаа бас их янгаар урж. За тэр дангарагтай гэж ороо одоо нийт дэлгэрэнгүй дангараг хүрдэг. За ороо нь бол үдээс хойш нь бол сор зарладаг, гадаагаар сор зарладаг. За ингээд битүүний шөнө бол цэдрэл хамаа ураад. Цэдрэл хамаа 22 цагаас ураад маргааш нь за нэг 8-9 хүртэл ураад, залгуулаа жогчоо урлаа ураад. Тэгээ өдрөн дахиад шиний нэгнээс одоо ерөөлөө орж эхэлдэг л дээ. Шиний нэгэн 2, 3-нд бол одоо айдан багтай урдаг. За шинийн 4-нөөс бол хурал чангарна гэж ярьдаг бид нар. Шинийн 4-нөөс бол айдан ихтэй одоо зогчид хурдаг, багштай дахил өргөдөг. За тэгээд түү угаалаг үлдэг, намжлгаа гэсэн байдаг. 16 найдангийн одоо дахил тэргүүтэн ийм номнуудыг л хурдаг л даа. Шиний нэгнээс 15-ны хүртэл номоо ингээ горимлцсан байдаг. Энэ өдөр ийм номнууд уншина гэдэг. Өдөр болгон уншдаг ном нь бол одоо ламчуудын зогчид гэж одоо багштай дахил өргөж тэр зогчид өргөдөг, түү өргөдөг. За намжлгаа тэр 6 ерөөл гэж ном байна. 6 ерөөл гэж одоо ерөөлийн хаан, майдрын ерөөл, за бодисад явдалд орох ерөөл гэдэг юм уу тийм ээ. Яваажин ерөөл гэх зэрэгтэй ном уншдаг. Ингээд майнаа бол одоо өөр тэр өдөрт нь таарсан горим дээр ямар майна вэ тэрийг татаад ингээл урдаг л да. 15-ны хурал бол. Өдөөс өмнө бол одоо зогчоо хурлаа уншаад өдөр 2 цагаас ороо нэг 19 цаг ч юм уу 14 цагаас 19 цагийн хооронд ч энэ номнуудаа ингээ сайхан айдантай одоо яг тэр таарсан горим дээр юу гэж байна тэрүүгээр нь л орно л да. Гандад одоо цагаан сараас өмнө 3 хоногийн өмнөөс хуучин номын хурал гэж ордог. За 27, 28, 29 гээд. Тэн дээр л одоо их янга татдаг л да. Их ян бол нэг 4 шат номыг шүдэ зөөхөө 40 минут шахуу татдаг. Хуучин янгийн одоо гом сахиусны ганс гэж ном байна. Он заран 주대 라만 저 소문잔 헬외 행갈 동안배에
За саяных бол одоо хуучин ян гэж. За яг саяны үгэн дээрээ шин ян гэж байна. Онгойн заранжуйдойлай 마저 소문자. За шин нэг юмэрхүү байна. Хуучин шин ихлээр цангийнх нь тоон бас жоохон өөр болдог. Горим дээр бас байдаг л да. Одоо шин ян татах юм болов уу, хуучин ян татах юм болов уу тэргээд хүн эргэлзэж болно шүү дээ лам нар. Тэгэхэд унцтай харж гаад за 13 зөвхөл хуучныг татах юм байна шүү. 11 зөвчгөл шинэ нь одоо өнөөдөр шинэ янгийн татах юм байна ч гэдэг юм уу. Ингэж бас тэр цангийн цохилтоор тоогоор бас ямар ян татахыг бас мэдэж болдог. Ер нь бол 8 янзын байна гэж ярьдаг байсан. Тэгээ нэг ласмон маань гэдэг нь бол тасарсан 7 янзын байна. За өмнөх 5 маань нь бол үг нь адилхан аян өөр. За норов бодон баад хамжид хоёрын одоо үг нь өөр аян ч өөр гэдэг л та. Цагаан сараа. За их хүнст маань эхний өдөр 2 маань гэж татаад үлдсэн 4 янгийн амааны хоёр талдаа голч лам нар маань ээлж татаад. За сүүлийн 2 өдөр нь бол 2 норов бодом пад хамжид гэдэг 2 мааныг л 14 15-даа татдаг. За норов бодом гэдэг бол 14-нд их хүнст чавдан зараа зогсож байгаа хүмүүс мэдэх баг татдаг л да. Ч бол одоо манай өндөр гэгээний таалал барьсан юм дүүцсэн өдөр давхар дүүцсэн гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгээ 14-нд бол одоо өндөр гэгээний холбогдолтой их номнуудыг уншиж татаж аядантаа одоо бонцог усамгаа тэр мэндэлсэн цолд. За нэг лаг дөрвөө зогчоод өргөдөг. Одоо өндөр гэгээний өөрийнх нь хэвлсэн тэр хээлсэн тэр хэвийн одоо боовоор идээ сасчгаад тэр өдөр 14-нд уншдаг байхгүй. Тэгээ сүүлд нь норов бадам гэдэг майныг одоо их үнс татдаг л да. Норов бадам одоо пад хамжид гэдэг өндөр гэгээнээс л ихтэй л дээ. За 15-нд нь бол пад хамжид гэдэг маань татдаг. Жишээ нь одоо Уманы бадмынхан хэрэ норов бадмаа төгжиж юм бо павга жавнасан гэж өгөөдөг л да. Одоо жавнасыг бахны. Зөвхөн энэ үгийг л 5 минут татчих байгаа байхгүй. 5 минут уншдаг. Ийм одоо сайхан одоо нуглаа тэргүүт нь бол байдаг. Тэгээ бус лам нар нь ээлжлээ түрээд явдаг. Уртын доорх бол ийм нуглаатай. Тэгээ энэ уртын дуучны хүнтэй юм ярьж суужгаад бас тэр эсгээс нэг үзүүлсэн чи манай энэ боржгон одоо ийм уртын дуутай их төстэй байна гэтэр гэж ярьж ирсэн. Тэгэхээр өндөр гэгэм бол одоо энэ Монголын энэ нийтийн бус одоо зөвхөн Монголд л байдаг Монголын уртын дуу тэргүүтэн одоо бүхэл юм нэг бас оруулсан юм болов. Эсвэл одоо угаасаа өөрөө мундаг тийм дуу ухаан мэрэгэн хүн байсан учраас их сайхан аядан хийж гэж их дэлгэрэнгүй зохиосон л доо. За пад хамжид гэдэг манаас нэг жоохон хэсгээс нь татаж үзүүлээ. Үгийн утга нь бол бид тэргүүшүү цагаас муу заяагаар ингээд тэнжээ. Одоо л танилуугаа нэг учирж байна. Тэн бурхан шашин одоо багшлуугаа учирж байна. Та намайг буруу замаар явуулахгүй. Одоо инрэл хайр гэдэг юм уу? Нэгүслэрээ дагуулan баяр сорхоос гэсэн юм утгатай үг л дээ. Одоо ийм бурханы ном байна л да. Энийг бол аятаа ингээд уншиж байгаа. Үгнүүд нь өөрөө оруулаад явчихна. За тэгээд би тэр майных нь хэсгээс хийж бас үзье. Ой томамедна 안손차 도
замше 제단자 Elini cambale ilacı saklananlar Peki yayan şınlar Kıylavan şınlanlar Devan şıksa canlan Sürşedilni şıksız Leyla şölyen şınlar Dilni dönni şıksız Тэр тээх он жилүүдэд анх дугаар богд өндөр гигэн зан базар дээдэс анх сардгийн хийдийг байгуулж төвдийн мядагтан хийдээс 4 онцод урьж залан хурал номын аядаанд лам хуврагуудаа суралцуулж байсан цаг хугацааг түүх ирчлэн үлдэжээ. Залгдан ирсэн мядагтан хийдийн номч мэрэгэн онцдуудын гандан хийдэд өргөсөн 4 том цан гандан хийдийн хурал номын үйл ажиллагаанд хөг эгшгээ нэмсээр өнөөдрийн өдөртөө золгосон байна. Он цагийн уртад хурал номын аядан олон хоолойн өнг зохицол бүрээ бишгүүр ганлин дуут дарам хэнгэрэг дун хонх дамрын дуугаар хөг нийлүүлэн эгшгэлж чихэнд сонсголонтой сэтгэлд тайвшралтай энэ ба далд ертөнцийн хэргийг хамаг амтны тусын тулд хүртээмжтэйгээр зохилдуулан буйн цаглшгүй билээ. Төвдийн мядагтан хийдээс улбаатай хурал номын аядан Монгол орны маань хөрсөн дээр өндөр гэгэний дэг, ламын гэгэний дэг, заяын гэгэний дэг зэргээр Монгол онцлогийг шингэн дэлгэрсэн Бурхны сүр хүч сүсэгтний итгэл сэтгэлийг хослуулан энэ ба хойтын хэргийг бүтээн Бурхан шүтээнд өргөж буй хөг эгшгийн тахил болон сүндрэлсээр цаашид их цагийг эзлэн оршихон дамжиггүй. Сайн үйлс бүхэн шинийн саран мэт аригдан дэлгэрэх болтугай.